За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээл эгш бүсгийн бие махбодын дээрээс бүтдэг дараагийн 2 дахь гүйгүүлэгч байна. Энэ бол эм үсэг юм. Маа толгойд үсэг. За эм үсэг маань болохоор 7 гişгэрээ амьлахтаа ямар замаар тоолох ёстой вэ гэхээр бол эн үсгийг бид нөр өмнө авч утсан эн үсгийг эхэнд орж байгаа эн үсэг эхэнд орж байгаа гişгийн хэлбэртэй, дунд орж байгаа эн үсэг дунд орж байгаа гişгийн хэлбэртэй, дунд орж байгаа эн үсэг адагт орж байгаа орхицоос ус гişгийн хэлбэртэй, адагт орж байгаа гүйгүүлэгч орхиц авна гэдэг энэ нэгдүгээр загварын замаар мөн бүтдэг үсэг юм байгаа. Эм үсэг. За тэгэхээр өнөөдрийн бидний үзэх үсэг эм үсэг, ардаа ямар ч гიშггүй байгаа эм үсэг. За тэгэхээр энэ эм үсгийг болохоор бол ардаа гიშггүй бичиж болж байгаа гэдэг маань бол дэвсгэрэлж байна гэсэн. Өнөөдрийн хичээлээс үсгээд нэг одоо том дүрмийн одоо талаар тайлбар өгөх гэж байна. Цогц тайлбарлая. Дэвсгэрэл үсэг гэж монголчууд хоёр том дүрм байна. Энэ дүрм нь болохоор бол нэгдүгээр дэвсгэр үсгийн дүрм, нөгөөх нь холбох гişгийн дүрм гэж. Дэвсгэр үсгийн дүрм гэж ямар дүрм байх вэ гэхээр бол энэ үгийн дунд дэвсгэрлэнэ гэж. Үгийн дунд дэвсгэрлэнэ. Үгийн дунд дэвсгэрлэнэ гэдэг маань гişгийн дараа гийгүүлэгчийн өмнө орж буй энэ гийгүүлэгчийг байранд байгаа гийгүүлэгчийг дэвсгэрлж байна гэж үздэг. Дэвсгэрлж байна гэж үздэг. За үгийн адаг дэвсгэрлэнэ гэж бас байна. Үгийн адаг дэвсгэрлэнэ. Үгийн адаг дэвсгэрлэнэ гэдэг маань бол гişгийн дараа үг төгсгч орж буй энэ байранд байгаа гийгүүлэгчийг дэвсгэрлж байна гэж үздэг. За тэгэхээр бидний энэ нэгдүгээр загвараар үзэж байгаа энэ 5 үсэг маань болохоор бүгд дэвсгэр үсэг юм байна. За тэгэхээр энэ байранд тохиолдож чадна, энэ байранд тохиолдож чадна. За тэгвэл ардаа гişг аваагүй эм үсэг. За ардаа гişг аваагүй эм үсэг маань үгийн ихэнд дунд адагт орж байгаа байдал нь энэ байж байна. За энэ эм үсгийг болохоор яаж өчвэ гэдэг. Яаж өчгөх вэ гэхээр бид мэдж байгаа. За ингээ ерөнхий одоо ингээд нуруу байгаа бол титэм энэ хэлбэртэй байна. Тэгвэл титмийн игнэний үсгээд нэг хэсэг үсгүүд байдаг. Тэгвэл энэ үсэг дээр эм үсгээ болохоор гизгээ бичгтэй болохоор энийг нэг дахин хоош нь татсантай адилханаар эм үсгээ доош нь ингэж чиглэлээр гаргаж өгдөг. Адагт орж байгаа эм үсгийг болохоор адагт орж байгаа эм үсгийг шууд эхний энэ титмийн хэлбэртэй ингэж ижил авч үзээд үүн дээрээ давхарлан дээр нь ингэж гаргаж өгдөг. За энэ дээр нэг алдаа хийдэг тохиолдол байдаг. Яаж алдаа хийдэг вэ гэхээр энэ эм үсгийг ингэж бичдэг. Өөрөөр хэлбэл энд шүд гаргаж бичдэг. Энэ шүд гаргаж бичнэ гэдэг маань бол дармал эм гэсэн үг. Дармал эм гэсэн үг. За тэгэхээр энэ дармал эмийг яагаад бичдэг юм бэ? Энэ дармал эмийг бичихгүй энэ шууд одоо тийм ээ хоошоо ингэж шүдгүүгээр ингээ гаргаж өгөөд эм үсгийг хийдэг. Өөрөөр хэлбэл ингэж давхарлаж чийдэг. За хэрвээ эм үсгийг ингэж бичээд хэвшээд ирсэн хүн байх юм бол одоо ингэж бичээд хэвшээд ингээ дарамлаар нь хэвшээд ирсэн хүн байх юм бол энэ татлаган бичиг гэдэг дээд түвшнийхөө нэгж дээр болохоор бол энэ хүний эм үсэг нь болохоор шууд одоо ингээд энэ заав нэг шүдэн сангалж ингэж урагшаа гарч ирж байдаг. А хэрвээ ингээд энэ эм үсгийг шууд шүдгүүгээр ингэж бичээд ирсэн хүний бичиг нь болохоор бол татлаган бичиг дээр очихоор бол ямар ч урагшаа шууд гарах юмгүйгээр энд ингээд ийм мохоо байдлаар гарч ирдэг. Тэгэхээр бид нар эндээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монгол бичгээр хичээнгүй бичнэ гэдэг бол өөртөө зөв байх ёстой. Ингэж зөв байж чадах юм бол дээд түвшний нэгж болсон татлаган бичиг дээрээ зөв болж очдог. Хэрвээ хичээнгүй бичиг дээрээ буруу хийх юм бол татлаган бичиг дээрээ бичиж чадахгүй эсвэл хичээнгүй бичиг дээрээ гацаад ингэж зогсдог гэдгийг нэмж хэлэх нь зөв бахаа гэж бодож байна. За тэгэхээр одоо бид наа үсэг дээр болохоор амьлуулж авч утсан энд мөн одоо наатай ялгаагүй энэ замаар эхэнд орж байгаа одоо эм үсгийн хэлбэр эхэнд орж байгаа гişгийн дөрөв хэлбэртэй орно гэж. За эхэнд орж байгаа энэ хэлбэрүүд нийлэнгүүтээ ма, мэ, ми, мому, мому бүтээсэн байж байна. За тэгвэл дунд орж байгаа эм үсгийн энэ хэлбэр маань дунд орж байгаа гişгийн 3 хэлбэртэй. Энэ 3 хэлбэртэй нийлээд магийн 7 үеийг бүтээн. За ма, мэ, ми, мому, мому ингээ боллоо. За тэгвэл одоо энэнийхээ замыг одоо ингэж сэргээгээд бичье. Эхэнд орж байгаа нь ингэдэг. За дунд орж байгаа нь энэ байна. Адагт орж байгаа нь болохоор энэ хоёр хэлбэр хэзээ ч хоорондоо холбогддог гэсэн. Ингэж холбогддог гэсэн. Харин дунд орж байгаа эм үсгийн хэлбэр дээрээс адагт орж байгаа орхицоос ус 3 хэлбэрийг аваад энэ мамегийн адагт орж байгаа, мигийн адагт орж байгаа, мөн момогийн адагт орж байгаа хэлбэр бүтнэ гэсэн. Харин үлдэж байгаа энэ орхиц нь болохоор адагт орж байгаа гэвлэгчийн ард нь гарч үчигднэ гэсэн. За тэгэхээр энэ хэлбэр маань энд байж байна. Мамаа байж байна. За одоо эхэн дунд адагт орж байгаа байдлаар нь нуруугаар холбоод энд үзүүлээ. Мама хэлбэр маань
эхэнд орж байгаа маамэ, дунд орж байгаа маамэ, адагт орж байгаа маамэ. За энэ сүүл авсан адагт орж байгаа маамэ хэлбэр энэ чинь. За орхиц авсан адагт орж байгаа хэлбэр нь ма, мэ. За ингээд эм. За эхэнд орж байгаа ма, дунд орж байгаа ма, адагт орж байгаа маамэ хэлбэр. За ми хэлбэр. Ми эхэнд орж байгаа, дунд орж байгаа, адагт орж байгаа. Тэгэхээр эндээс энэ тайлбарсан бичиж байгаа хэсгийг сэргэж үзээрэй. Энд титмийг нэг дахин авч үзэхэд энд эмийн гэзэг энд байна гэж. За момо. Момотойг адилхан. За ингээд за ингэж эхэн дунд адагт ордог байлаар нь 7 гişгэ нуруугаар холбон ингэж бичихнэ. За бид бүхэн хоёр дахь хэсэг нь болохоор уншлагын хэсэг байж байгаа. За уншлагын хэсэг дээр хамгийн гол юм нь болохоор энэ үеийн хэлбэр. За энэ үеийн хэлбэрүүд энэ дөрвөн хэлбэрийг яагаад ингэж оруулаад байна гэхээр энд болохоор та утгагүй үе уншиж байгаа боловч угтаа энэ үеэл хурдан зөв уншчих юм бол цаад үгэн дээрээ ирэхээр энэ бүхэн маань ямар цаадгүйгээр ингэж дасгал нь болж өгдөг юм шүү гэдгийг л хэлэх байна. За ам, эм, им, ом. За гээгүүлэгч шиг гээгүүлэгч гэдэг үеэр за энэ мам, мем, мим, мом. За их шиг гээгүүлэгч шиг гэдэг үеэр а, ма. Ер нь ихшгээр эхэлсэн байх юм бол ихшгийн салангад хэлээд бусдын болохоор гэвлэгчтэй хамтдаа хэлдэг. Ама, эме, ими, омо. За их шиг нэмэх нь гэг гэсэн үг байна. Аман, эмэн, имэн, омон. За энэ хэсэгт болохоор энийг маш олон дахин одоо давтаж унших юм бол тухайн үгэн дээр гараад ирэхээр үгээ зөв ингээд үйлж унш, хурдан унших чадвар одоо эндээс нэгдэн. Өөрөөр хэлбэл бид ямар ч уртуг вэ гэж бодъё. Ингээд ингэсэн байхад одоо энийг уншихдаа за яаж одоо үйлж салах вэ гэхээр энд үе маань харагдахгүй байж магадгүй. Тэгэхээр энэ эхлээдвэл гівчээр эхэлсэн байж байна. Тэгвэл энэ үе байж байна. Эхлээ гэ гэдэг. За тэгвэл гэ гэж саллаа. Энэ болохоор л гэ гэж салж байна. Энд гэг гэж ингэж салгаж унших нь. Энэ гээгүүлэгч шиг, энэ гээгүүлэгч их шиг гээгүүлэгч. За тэгэхээр энийг юу гэж унших вэ гэхээр энд ингээд но. За энэ мин, но мин гэдэг. Но мин. За энэ за ихшгээр эхэлсэн бол ихшгийн салангад уншаарай гэсэн. За энэ аагаар эхэлсэн мэт тийм учраас а. За тэгтэл одоо энд гээгүүлэгч их шиг гээгүүлэгч. Тэгвэл энэ нийлүүлж уншаарай гэж. Энэ үе маань энийг хэлээд өгсөн. Тийм учраас энийг амин гэдэг. Амны гэж байх юм бол амин гэж байх шээ тэ. За мөн ихшгээр эхэлсэн байна. Ихшгээр эхэлсэн учраас энийг эхлээд ихшгээд ангаар нь салганд хэлэх ёстой. Гэж хэлнэ. За гэтэл энд болохоор гээгүүлэгч их шиг гээгүүлэгч чинь. Тэгвэл энийг гээгүүлэгч салангад хэлээрэй гэсэн. За ингээд энэ нэгдүгээрөөс хойш орсон одоо энэ гиз байх юм бол энийг дандаа үүгээр хэлэх ёстой. Их шиг зохицохсны үднээс. За үүний ард энэ одоо ингээд а эгч илтгэдэг. Гэвч одоо энд байгаа учраас энийг болохоор л эгээр унших ёстой. Тэгээд ирэхээр энэ үгс үг гэхээр мөн гэж. За үеийн дөрвөн хэлбэрээр эн үсэг, эм үсэг орсон үг бүтээж авч үзье. За энэ бол эм гэсэн үг. Эм. За энэ эм бол эм тангийн эмийг хэлж байна. Эм. За энэ бас одоо ингэж бичих. Тийм юм байна. Энэ нь болохоор л эрэгтэй эмэгтэй гэдгийг эм гэдгийг эм хүйсийн эмийг хэлж байгаа юм. За ном. За бид нар энэ үсэг үтсэн одоо энэ адагт ордог дэвсгэрж байгаа юм. За гэтэл энд за тэгвэл
номоо гэж байгаа мó, номооч гэж байгаа мó. За ингээд номын хөвч гэдэг жишээ нь ингэж яхан номоо гэж ингэсэн байх юм бол энийг болохоор л ном гэж унших нь байна. Энэ болохоор л ном дэвтрийн ном, энэ бол ном сумны ном байх нэ. За үдсэн үсгээрээ нам. За үг бүтээж байгаа бид түүнээс биш өгүүлбэр өчөөгүй. За мөн номин ама за нэг хүний нэр бичиж үзүүлье. За ингээд ингээ харахаар энэ болохоор тэгээ нэм. За ингээд энэ орхид зүчгээр энэ бол одоо Нима гэдэг хүний нэр болно. Мөн Ням гаргийн Ням гэж болно. За тэгэхээр энэ үеийн хэлбэрүүд маань болохоор эхлээд дасгал хийгээд дараа нь болохоор хоёр үдсэн гэгүүлэгчээрээ ингээд бүтсэн үгүүдээр уншлагын дасгал хийгээрэй. Маа усагт холбогдох хэлцэн хэлбэрийг тайлбарлая. Сая бид Нама усаг оролцсон үг бүтээж авч үзлээ. Одоо тэгвэл Нямын Ням гэдэг үгээ сая бичээд мэдсэн. Нямын гэвэл Ням гэдэг үгээ яаж бичэх вэ гэхээр Нима гэж бичнэ гэсэн. Нима гэж бичнэ. Тэгвэл энэ маань А гэсэн эгшгээр эхэлсэн. Эгшгээр төгссөн үг гэж байна. Тэгвэл эгшгээр төгссөн араас Нямын гэж явах юм бол энэ хэлбэрийг оруулна гэж. Энэ хэлбэр. За энэ хэлбэрийг альгилж үзүүлье. Энэний араас одоо энэ хагасгийн хэлбэр, игийн хэлбэр энэ Нямын гэдэг. За тэгвэл одоо энд ном гэж байна. За ном сумны номыг мөн сая бид бичиж үзлээ. Мо гэж нэгс. За галгилж үзүүлье. Мо. За ингээд номын гэж явах юм бол гişэр төгсөг араас гэвчээр гэсэн нөхцөл дагуулна гэдгээр хариалахын ялгалын нөхцөлийг салангадаар нь ингэж бичнэ. За бид өмнөх хичээл дээр бас авч үзсэн байгаа. Энэ нэр үгэд нь залгаж бичдэг. Одоо Монгол хэлэнд л ингээд залгаад бичдэг. Гэтэл Монгол бичгт болохоор л энэ бүхнийг тухайн нэр үгээс нь салангад бичдэг. Тэгэхээр Т ялгалын нөхцөл нь нэрийн нөхцлүүдийг нэр үгээс нь салангад бичдэг юм шүү гэж. За энд ийн гэдэг хэлбэрийг гайлаглах нь болохоор энэ байна. Ингэж гайлаглдаг юм байна Монгол үчгээр. За үүнийг эрэм үг ялгаагүй эгшгээр төгсөгийн араас дагуулдаг юм байна. Энэ хэлбэрийг. За дараагийн хэсэг эм гэдэг үгийг бичиж үзүүлсэн. Эм тангийн эм, эремийн эм гэдэг маань бол хоёр өөр байдаг. За эм гэдэг үгийг яаж бичих вэ гэхээр за эм. За тэгвэл энэ маань гэвчээр төгссөн үг. Гэвчээр төгссөн дээр ихсэн нөхцөл дагуулна гэдгээр энэ хэлбэрийг дагуулна. За ном гэдэг. За ном гэдэг үгийг яаж сая авч үзсэн ном. За гэвчээр төгсөөгөн дээр ихшгээр ихсэн нөхцөл дагуулна гэдгээр энэ. За энэ дүрм нь ямар дүрм байх вэ гэхээр за энийг эр үг байвал уун гэж ингэж галгална. Эм үг байвал уун гэж галгална. За энэ маань хаана орох вэ гэхээр гэвчээр төгсөөгөө араас уун гэж. За энэ маань орчин цагийн монгол хэлний хариалахын ялгалын ийн гэдэг нөхцөл. Энд хараарай. Энд болохоор бас л ийн гэдэг нөхцөл байна. Ийн орчин цагийн монголд бол адилхан ийн байж байна. Гэтэл энд болохоор
ихшгээр төгсгөө араас энэ хэлбэрийг гэвчээр төгсгөө араас энэ хэлбэр хүчнэ гэдэг. Энэ дөрвөн байдаг байна. За миний манай гэдэг. Миний манай. Миний гэдэг үгийг ингэж бичдэг. За бид гэвэлчээр Т ялгалын нөхцлүүдийг одоо салгаж бичнэ гэж ингэж авч үздэг бол миний гэдэг үгэн дээр нийлүүлж авч үздэг. Ми нуу гэдэг. За энийг ми нуу. Гэтэл харин манай гэдгийг болохоор ман о энийг галгалж үзүүлье. Ман за энэ тухайн үгнээс салангад байна гэдэг утгаар энийг зураас татаж ууг нь галгална. За ингээд хэрвээ энэ үг маань өмнөх хичээлүүдээр үзсэн эм үг байх юм бол үүгээр галгалдаг. Үнэн гэж яагаад үнний гэж яах юм бол үнэн үү гэж. За энэ хамаатуулах утгатай минь нөхцөл байна. Анх минь дүү минь гэдгийг минь. За минь гэдэг хэлбэрийг миний гэдэг. Миний. За гээгүүлэгчийн дараа энэ ном орох юм бол энийг игээр бичээрэй гэсэн. Тэр энэхүү и маань энэ кирилл бичгийн зөөлний тэмдгийг бэлтгэдэг гэдгийг авч үзсэн байна. За маань гэдгийг кирилл бичгт бол 2 аг-гаар ингэ тэмдэглэдэг. Гэтэл монгол бичгт 2 их шиг нэг дор бичигддэг. Маань гэдгийг мани гэж мани гэж ингэж бичдэг. За өмнөх 2 үдсэн гээгүүлэгч наама 2 гээгүүлэгч оролцсон одоо утга хэсгийг авч үзье. Сая бид нэр энэ маа үсэг оролцсон хэлцэн хэлбэрүүдийг тайлбарлаж үзүүллээ. Энэ онон оо ном. Энэ онны ном. За 2 гэвлэж үзсэн учраас өмнөх энэ үсгээ нийлүүлээд утга хэсэг үзүүлж байна. Энэ онны ном мөн үг. За бид бүхэн энэ хэлбэрүүдийг бүгдийн дүрмтэй өмнөх хичээл дээр үзсэн байгаа. Нямаин номоин үнэ үнэ энэ. Нямагийн номын үн эн. За нямагийн ном сумны үн энэ гэж. За тэгэхээр бид сая үзлээ. Энд болохоор ихшгээр төгсгөө араас энэ хэлбэрийг бичнэ. Ихшгээр төгсгөө араас хариалгын ялгалын энэ хэлбэрийг бичнэ. Тухайн нэр үгээс салангад бичнэ. За үн эн. Эм үн бидний сая үзсэн үг байна. Гэвчээр төгсгөө араас хариалгын ялгалын үн гэдэг хэлбэр байна. Эмүн үнэ нэмэ нэ. За бид өнгөрсөн хичээл дээр наа хэсэг дээр энэ өнгөрсөн цагийн ирээдүйн одоо цаг ирээдүйн цагийн утгатай наана хэлбэрийг ингэж бичнэ гэж авч утсан байна. За та бүхэн 2 үсэг үзлээ. Энэ 2 үсгээ оролцуулсан кириллээр галгалсан хэлбэр байна. Энэ хэлбэрийг гэртээ олон дахин давтчихжээ. Энэ галг өгсөн явдал бол та бүхэн энэ галгийг бол шууд харангуйтаа ойлгож байгаа. Кириллээр бичсэн учраас ойлгож байгаа. Тэгвэл энэ кирилл хэлбэрийн маань цааталд монголч гэхээр ямар хэлбэр байдаг вүлээ? Энэ зурааснуудын цааталд ямар хэлцөөнүүд байдаг вүлээ? Гэх мэтээр одоо энийг олон дахин монголч руу хөрвүүлж явцтай бол нүдлэн тогтооход тустай. За өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Баяртай.